Энэ тэгж бишрэлгүүр тэнэг үлзий хампа. Монголын эмгэгс концерт хампа. Бишрэлс митла. Хоёрдугаар тайм. Багийн давтан төгөлөж Сагаматрийн Санчил. Хоёрдугаар хоригник. Багийн төвийн төгөлөж Сүхбаатарын Эрдэнэбай. Хоёрдугаар юс. Багийн давтан төгөлөж Баяраатрийн Инкамар. Хоёрдугаар тиг. Багийн давтан төгөлөж Эрдэнэтийн Бүрдорж. Хоёрдугаар арав. Багийн давтан төгөлөж Эрдэнэтийн Инктэмүүдийн. Хоёрдугаар Баянгүрүү. Багийн төвийн төгөлөж Төвийн Нион. Хоёрдугаар 12. Багийн хамгаалалтын төгөлөгч Зоригтоотрын Инктүүр. Бишрэлт металлургийн гарааны таван төгөлөгчийг танилцуулъя. Хоёрдугаар 22. Багийн төвийн төгөлөгч Хавчавын Сэгүсүрэ. Хоёрдугаар 18. Багийн давтан төгөлөгч Насбатын Мөнхшүлүр. Хоёрдугаар 35. Багийн давтан төгөлөгч Ханхурмын Сэдми. Хоёрдугаар 3. Багийн халбан төгөлөгч Кристиан Брэдфорд. Хоёрдугаар 13. Багийн давтан төгөлөгч Сожсүргийн Варгос. Бишрэлт металлургийн ерөнхий дасгал зөвлөгч Жермэн Смол. Өнөөдрийн тоглолтын талбай Изумбагар. Энэ тэгш Omnicabitol. Rexar Alpha Sebor. Орхон аймгийн цэцэргийн тэмийн газар. Omni Irzis Riders. Хоёрдугаар 5. Багийн хамгаалалтын төгөлөгч Сэрхий Нямцогт. Хоёрдугаар 6. Багийн хамгаалалтын төгөлөгч Сорын Мөнхбаатар. Хоёрдугаар 1. Багийн хамгаалалтын төгөлөгч Асылдоржийн Бидэг Ундрах. Хоёрдугаар 35. Багийн давтан төгөлөгч Анхойрын Нямцогт. Хоёрдугаар 33. Багийн төвийн төгөлөгч Отомейрын Очирвац. Хоёрдугаар 32. Багийн төвийн төгөлөгч Шаброны Брэни. Хоёрдугаар 27. Багийн давтан төгөлөгч Шоухон Кин. Хоёрдугаар 14. Багийн давтан төгөлөгч Монголын Санчил. Omni Irzis Riders-ийн гарааны таван төгөлөгчийг танилцуулъя. Хоёрдугаар 23. Багийн хамгаалалтын төгөлөгч Баямүнхийн Батэрдин. Хоёрдугаар 71. Багийн төвийн төгөлөгч Ганцоргийн Отвайр. Хоёрдугаар 3. Багийн давтан төгөлөгч Амар Өсрөдөгийн Инхойсрдон. Хоёрдугаар 7. Багийн хамгаалалтын төгөлөгч Фенарвис Видианс. Хоёрдугаар 2. Багийн хамгаалалтын төгөлөгч Ганцоргийн Болрилтин. Omni Irzis Riders-ийн ерөнхий дасгал зөвлөгч Болбатрын Ганцорыг. Хоёрын тоглолтыг талбайд шүүн явуулахаар Монголын сагсамгийн холбооны шүүгч Бачулууны Мөнхчин, Олон улсын сагсамгийн холбооны шүүгч Ган төмрийн Ганбаяр, халбаахлах шүүгчээр Олон улсын сагсамгийн холбооны шүүгч Kingsley Ojibor нар ажиллахад бэлэн боллоо. Иргэн үзэгч та бүхэн судлаасаа босож Монгол улсын төрийн дулааг хүндэтгэн хүлээн авно.
Now you finna see. Flip over the bed. Oh, you really sleep. You made a year. What I made a week. Yes, I got motion. Run out of motion. I go get more than. She like the way I smell. Cause the YSL potent. She got a little jealous when she heard whoever stroking. My last girlfriend ain't got nothing on your throat, friend. Go off the way she fuck. She such a show off. And I don't ever ask. Иргэд уулзгаадаа таатай байна үзэгчтэй. За маш сонирхолтой тоглолт бид явагдахад бэлэн болсон. Эрдэд Miners-ийн эсрэг Бишрэлт Металл. За Металлын гарааны 5 Bradford, Маргад, Цэлмэг, Цэдэвсүрэн, Мөнхчөдөр гэсэн тавтыг гаргасан бол өрсөлдөгч Miners-аас Болор Эрдэнэ, Инхойсгон, Батэрдэн, Тиндарус Williams, Содо 2 гэсэн тавтыг гаргажээ. Өдрийн 2 дахь тоглолт Инхой хэлэхэд бэлэн болж байна. За шууд амжилтын Platinum event тэгж тасандаа буухан M-Bank. За хоёр багийн хувьд бол хүснэлтийн дээр дор бичигдж байгаа. Энэ хоёр баг Металлаас Ууганбаяр өнөөдрийн тоглолтыг хөгжиж байгаа. За тэгвэл өрсөлдөгч Miners-ийн хувьд хэм бол багийн ахлах засгалжуулагч эзгүй байгаа. Тэгээд өнөөдөр бол ерөөсөө ингээд туслах засгалжуулагч багийн арай албаныхаа тоглолтыг удирдах явуулсан таа. За тэгээд багийн ахлагч Ууганбаяр байхгүй гэдэг бол энэ дарагдж байгаа Маргад, за 8-д Christian Bradford, Игтүр гэсэн урж хумны тоглогчдод илүү олон минут тоглох, тотгоор илүү ачаалттай тоглох шаардлага үүсэндээ. За тэгээд Цэлмгийн үед сүүлийн хэдэн тоглолтод маш сайн тоглоод гарааны нэрхээ ер нь баталгаажуулаад эхэллээ шүү. Хэдийн оноо авалт нэр тэгж одоо айхтраа онцгорох байгаа ч гэсэн хар ажилд үнэхээр сайн байгаа. Довтлооны самбарыг бол маш ихээр авч байгаа. За тэгээ өнөөдөр Маргад 2 номер дээр, Цэлмэг 3 дээр тоглох нь. Тэгээ Маргад сүүлийн нэг 2-оос 3 тоглолт таараа байгаа. Соноо авалт төдийл өндөр үуч чадахгүй байгаа. За ингээд тоглолт эхэлсэн үзэгчтэй эхний довтлогоо Эрдэд Miners угаас гүйцэтгэр болж байна. За Болор Эрдэнэ довтлогоо эхлүүлэн түн дээр Маргад хамгаалтыг хийж байгаа юм байна. Инхойсгон. За Мөнхчөдрийн эсрэг болондоо Батэрдэн. За Пени гарч ирэх бөмбөгийг авсан Цэлмэг энэ драматыг хийж байгаа. Одоо 2 бас шидэлт амарч шүү дээ. Энэ удаа шидэлт нь арай дутуу гарсан. За бөмбөгийг довтолчоос гарсан гэж байна. За Батэрдэн хатгаад бөмбөгийг гаргалаа. За Батэрдэн бол за Баттуурын тоглолтыг Miners-аас өнжиж байна. За айлал багийн бас чухал салбарын тоглогчдын тоглолтыг өнжиж байна доо. Christian Bradford, за Bradford дөрөвлийн тоглолтод илүү том ачаа ирж байна да. Яг цэвэр холбогчоор одоо ганцаараа тоглосон. Цэдэвсүрэн доор гоё дамжуулалт байсан. Маргадын довтлогоо амжилттай болсон тоглолтын нээлтийн оноо. Цэдэвсүрэн гэж залуу сүүлийн хэдэн тоглолт маш сайн байгаа. Тэгээд өөрийгөө ч одоо шинтгэл сажуулагч амжилттай нотлоод харуулчихсан байгаа. Минут бол маш их байгаа юм. За Тиндарус Williams явж ороод задлсан. Батэрдэн холын шидэлт ганд туссан 3-2. За тэгээ Miners-аас Абу багийг орхиод за олгоор төвийн байрт бол яалч одоо том боломж Цэдэвсүрэнд гарч ирсэн. Өөрөө ч тэр боломжоо маш сайн ашиглаж байна. Цэдэвсүрэн одоо 2 эсрэг. За хэцүү байдалд орцсон. Довтлогоо амжилтгүй Цэлмэг багтаа боломжийг үүсгэсэн. Өөрөө эргээд дундын зай шидэлт амжилттай. За яг л тоглолтын ихэнд хоёулаа ярьж ирсэн зүйл юм шүү дээ. Тооны самбар үнэхээр гайхалтай байгаа. Miners-ийн довтлогоо Инхойсгон. За баруундаа явж ороод дөрвөн шугам дагуулсан дамжуулалт. Батэрдэн. Явцаа Болор Эрдэнэ гар дээр бөмбөс довтлооноос гол уурч байгаа Болор Эрдэнэ. За баруундаа контакттай яваад орсон хөөргсөн довтлоо амжилттай. За харилцаа оноо олттой дээр дор орсон тоглолт эхэлж байна. Мөнхчөдөр дор бөмбөг авсан Цэлмэг. За Болор Эрдэнэ эсрэг нэг датаа шидсэн дундын зай шидэлтэн амжилтгүй. За өнөөдөр Цэлмэг харин довтлогоон дээр их идэвхтэй эхэлж шүү. Инхойсгон самраа авсан. Пени зүүн дамжроод Инхойсгон үгсэн дамжуулалт Мөнхчөдөр алдаа гаргасан. Инхойсгонгийн хувьд ч бас бага ер нь оноо авалтаар тэргүүлж байгаа юм шүү. Мөнхчөдрийн алч алдаа.
Болролтон. За зүүн дэвмжроо дод өрт өгсөн дундаа зашил цэгэрга онсонгүй бөмбөг хийх байсалангаас гарсан. За шүүгчдийн шийдвэр зөрсөн. За маргадаас 100% их байсалангаас гарыг. За анх байсалангаас байх магадлалаас бай шүү. Шүүгчд ярилцсан. За шийдвэр Маргадаас гарсан. За Пенни бүүмэг тоглолтод оролцуулсан. Тоглоонд 8 секунд байгаа. Болролтон гарч ирээд бүүмэг авсан. За маргад болролтон дээр шинэ тоглолт нэр хамгаалсан дээ. 3 секунд 3 руу ороод ирсэн. Дамжуултан. За хамгаалагчийн гараас гарсан 1.2 секунд нь амжилт авах шаардлагатай боллоо. За өөрөө гараас нь хаалцчихлаа. За маш богино хугацаанд автлах шаардлагатай. Дагуулж өгсөн одоо 2 шидэж бол амтсан баха. Амтаамч үсэнгүй маргад самраас авдаг байна. Тасаа урд нь боцсон. Маргад тэнхөөсөрсөн түн дээр хамгаалтыг хийж байгаа. Тэр шуундагаа дамжуултыг цэдвсөрөнд өгсөн цэдвсөрөн за бөмбөгөө алсан чи өнөөхөө цэлмэг багтаа боломжийг үүсгэсэн мөнхчөдөр суул шийдсэн. Асматын мөнхчөдрийн 3 оноо. Зарим брутал тоглолтыг тэргүүлж эхэллээ. Тоглолт эхнээсээ дуустал маш сонирхолтой тоглолт болно. Энэ бол гол онооны зэрэг түүч таамарх үүсэхгүй. Энэ бол угсаалан Батэрдэн Пиндарус эдэн столтод тооны ордлогыг амжааг байгаа. Цэлмэн түндэр хамгаалт хийж байгаа юм байна. Тэний нэг татаа шидсэн олон зан шидэл хариуг нь орсон. Эргээд Майнерс нэг оноогоор зүгэж эхэллээ. Ер нь хоёр багийн тоглолт гээл удирдал болгон плей-офф одоо финалийн шатчихгүй те удирдлын тоглолт маш сонирхолтой болдог. Онцлогтой юм хоёр манай үзэгчдөө санаж бол нэг санчрын нэг айхтар баатар шот байдаг шүү дээ. Тэр баруун завчин дээрээс те метал эсрэг тоглолт болгон л эцэг жишээлдэг. Батэрдний ял та энэ За маргад энэ тоглолтод оролцуулсан. За тоглолт ихтэй 3 минут таасан гэж байгаа. Брэдфорд бол энэ чимээ тоглолтыг эхлүүллээ. Тоглолтын орлого чигээгүй даа. Мөнхчөдөр ахаа шидсэн. Энэ удаа шидэлтэн сэгсрээ гараад ирлээ. Одоо ерөн самбар. Болролтон. За болролтон маргад гэсэн шогийн залуу тамирчтай дүгэлээ бидний тоглолтод үзгнэ. Тэний Батэрдэн зайгаар шидэн Батэрдний олон шийдэлтийн тоглолтод 2 дахь амжилттай болж байна. Энэ 6 дахь оноо. Кристен Брэдфорд. За баруунда яваад орсон нүүрэн шугам дагуулсан ихийгүү дамжуул таслагдсан. Пенни урагшаа урдтойгоо гихцүүлсэн инх байсгалан хүрсэн боловч мөнхчөдөр бөмбөгийг хатгаж гаргалаа. Тэгээ металаас 2 давхар солилцоо оруулж ирж байгаа юм байна. Юу нь бол Эрдэнэтлээ гэсэн бодтой талбай 2 тоглогчийг хамт нь оруулж байна. За Ширмэн смол тасгалжуулагч нэг онцлог байгаа даа. Ерөөсөө дан солилцоо ерөөсөө оруулахгүй байгаа даа. Ерөөсөө давхар солилцоонууд нэг батны стэйш солилцоо оруулаад байгаа. За шагын ахлах тасгалжуулагч Эсэдэс Фракиас харагдж байна. Хажууд нь мөн А2 сууж байгаа юм даа. Одоо 2 Ангалтай зай үүссэн бол тайлбар уу дайрсан боловч араас олж исэн маргад хаалтыг хийлээ. Брэдфорд за 2 ч удаа сэлхэл тааруу дамжуул. Энэ удаар нь зоолж хамгаалагчаас гарлаа. Стоппер төсөөгөө өртөнтэй. За Эрдэнэт Майнерс багийг энэ тоглолтод дахалж байгаа. Эрдэнэтийн одоо Жони буюу ган зэрэг дасгаж байгаа шиг байна. Өнгөрлөө. Мэдэр нэмэх 11 багт тавтаа дээдлийн авраг болж ирсэн. Эрдэнэтийн сэгсэн хүмүүст өмнөж боршгүй шиг зүйлийг хийсэн дээ. Эрдэнэтлээ. За 2 мэдрэмжтэй төгсөлт амжилттай. За энэ тоглолтод тэгээд яг одоо багийн ахлах тасгалжуулагч Баярцогт эзэг байгаа. Бидэнд бол яг албан ёсны мэдээлэл бол ирээгүй байна. За Батэрдэн Пиндарус Уильямс Устаавсан Пенни дундаас нүуний гарыг давуулаа шидсэн. Хувийн 5 оноогоо авч байна. За 4 онооны зөрүүтэд бол Кристен Брэдфорд бөмбөгөө алдахад ойрхон байна да. Цэлмэг.
Эрдэнэлээ дээр хангалттай зав үлсэн Эрдэнэлээгийн 3 оноо. Өндөр өвдөж идэх байсан шүү. Цөөн шидэлтэй үр дүнтэй болгож чаддаг. За айлал багийн довтлооны гүйцэтгэл маш өндөр эхэлж байна да. Шидсэн болгон сард орж байна. Ларус Уильямс Никойсоглон Брэдфорд эсрэг нурууны илүү бол байгаа. Задалсан Бат Эрдэнэ энэ тоглолтод 3-аас 2 удаа хийсэн байгаа. Энэ удаа шидэлт нь орсонгүй. Брэдфорд самбраас аваад уршаа довтлохоо эхэлсэндээ маргаад Ягаарунда зүрөөд орох гэсэн. Бат Эрдэнэ алдаа гаргах юм байна. За Бат Эрдэнэ алдаар ингээ 2 болчихж байна. Эхний үед энэ талдаа орж 2 алдаа тоолчлоо. За Майнерсаас 2 давхар солилцоо оруулж ирж байна. За Малайс тамирчин. Тэнчүүн хоон болон Чад Вининг гэсэн төрөг боллоо. За нөгөө талаас их төр орж ирээд Кришн Брэдфорд суусан мөн цагаан баатрын самчир орж ирээд Сэлмэг суусаа. За Брэдфорд тоглолтыг гектараар өглөөлөөс дээр шинжилээ. За ер нь Брэдфорд үед 4-р үедэр л өөргөө их тайчж тоглоод байгаа юм дээр. Ер нь тоглолтод авж байгаа онооных нь 50% дөрөвдүгээр авч байгаа шүү дээ. За Чад Вининг одоо өмсгөлийн дотор өссөн ертөнцийн тэрний шаардлагатай гайгүй гэх юм уу та. Тэгээд шүүх тоглолтыг дүр зогсоолоо. За Майнерсын хувьд бол өмнөх тоглолтод хөлгөттэй хийгээд хожигдсан. Нүен Итүр за Итүр өөрөө явж байгаа тоглоо гүйцэтгэсэн алдаас тагж байгаа байна. 2 шидэлтийг гүйцэтгэв. Бат Эрдэнэ алдаа. Яшгаар дээр нь бууцсан байна. За Болор Эрдэнэ өвөө ихний алдаа болж байгаа юм байна. Немцогт талбайд орж ирсэн Бат Эрдэнэ сэлгэнээс алдрус боллоо. За Итүр талбайд орж ирээд удаагүй ихний оноогоо шидэлтээс авч байна. Ванчлалтай. За Тэнчүүн хоон ч одоо 3 дахь тоглолтод орж байна да Манчестер Сити. Энэ тоглолтод яг тэгж сайн тоглож чадаагүй. За одоо л лигийн урамсгал талбайд тасж байгаа болоо да. Суларсан голын шидэлт амжилтгүй. Маргад самбраас аваад металлын довтлогоо эхэллээ. Хоёр хамгаалагч түүний туссан. Маргад зүүндээ славсан дундын зай шидэлт амжилтгүй болсон. Бөмбөний төлөө тэмцэл үргэлжлэж байгаа Чад Вининг хамгаалтын самбар авлаа. Тэгэд Майнерсын урд навдлага Болор Эрдэнэ Чад Вининг ямар гой дамжуулалт явсан бай Тэнчүүн хоон. За энэ хүлээж авахдаа багас саргийн хавтаа харагчлаа. Нэг хойсглан. За Чад Вининг бөмбөг дуудаа давсан да Нүений эсрэг эргээд Немцогт дээр өгсөн довтооны секунд унж байгаа. Немцогт баруунда тэр чигээрээ дайрч яваа. Довтлогоогоо цагирах унгаа чадсан. Тэсрэлттэй илтэй Немцогт. Анх ер нь бол будагтай талбай тоглох гэсэн юм шиг. Яг анхны сурцсан. За Итүр. За Итүр металлыг холбогчгүй тоглож байгаа учраас Итүр л их бөмбөгтэй тоглох шаардлагатай болж байна доо. Эрдэнэ Немцогтын эсрэг шахаад орсон бөмбөгөө алдчихлаа. Болор Эрдэнэ нэг эсрэг хоёулаа гараад ирсэн байгаа. Чад Вининг. Нүуний дээрээс явсан. Царигтаа даруулчлаа. За энэ үед гişэлсэн металл энэ тоглолтын эхний засварлыг захиаллаа. Шууд амжилтын гол дэвэн тэтгэгч Шунан дурлам амтыг зөвхөн KFC-гээс. KFC юу захиалах вэ? Юу? Захиалахаа тод хэлээрэй. Чих танин сонсож байна. Ичээд байна. Юу ичээд байгаа юм ба өгч бай. Бай нөө. Аль өгч вэ? Ах нь яриад үгүй. Байна уу? Нөгөө нэг. За байна уу? Таны нэгч дууслаа. Уцаар шидгүй ичээд байвал онлайнаар захиалаарай. KFC Mongolia.com. Онлайнаар захиалбал илүү амархан. Шууд амжилтын Platinum ивент тэтгэгч Дасанда Буухан М банк.
онлайнаар харилцагч болоод Эмер төлбөл UBCAP 1200 төгрөг. Шууд амжилтын Platinum Event тэгж спортыг дэмжих Toyota-гийн албан ёсны дилер Top Motors. Саман Gold Event тэгж Saxon-гийн спортыг дэмжих Coca-Cola Metallics гэсэн засваршаа хугацаа дуслаа. За Christian Bradford бөмбөгтэй байгаа. Санчир нүрэн шугам дагаад орсон завчин дээр өгсөн. Мөнхч өдөр. За хоёр хамгаалагч голд орсон. Бөмбөгөө алдчихлаа. Ням цогт урагшаа довтлохоо ихлүүлсэн. Болрорд нь 2-1 авсан. За ням цогт сүүлийнхэн тоглолтод сэлгээнээс үнээр үр дүнтэй тоглолтыг үзүүлж байгаа. Бүлгүүдийн эсрэг ч гэсэн дундаж тоглосон Christian Bradford өөрөө яваад орсон довтлогон дээр нь Chad Wenning-ийн хаалт. За Стайхтер нэг хаалтыг хийдэ дээ Chad Wenning. Уг нь бол их тий одоо нууж довтлсон шүү дээ. Холоос бүр баруунда ер нь алдалж байгаа довтлогоо шүү дээ тий. Мөнхөдөр их байсгалангийн гараг давалаа шидсэн. За мөнхөдрийн энэ хамгаалт хэвчээ довтлогч одоо хамгаалахын эзгүй шидэлттэй. Өөрөө бол хоёр үйл дээрээс үнэхээр өндөрт гарч ирдэг. Тэгээ дээрээс нэг дээрээс шиддэг шүү дээ мөнхөдөр чинь. За болрорд нь Wenning баруун дээр нцлаа ирсэн дээ. Дэшээ гараад өгсөн нэм зогт хутагтай хэлбэрээр хомж орох гэж үлдсэн инх байсгалан завчин дээрээс холын цай шидэлт нь амжилттай. Эхний үеийн холын цай шидэлтийг үүсгэх лайлал баг үнэн шүү. Шүндрөвтэй тоног үүсгэх харагдаж байна. Bradford бөмбөгөө барьчлаа. Санчир. За яг саяны байран дээрээс дахиад бөмбөг авлаа та мөнхөдөр. За маш хэцүү байдлаас довтлсон. Айнуудаар нь довтлогоо аадсан. Болрорд нь уршаа довтлогоо эхлүүлсэн. Довтлогоо хэсэг зур намжаад тогтчлоо. Маш гой дамжуултыг гаргаад өгсөн. Суул шидсэн шидэлт амжилттай. За хоёр багаас ч шидсэн болгоон цариг дунжин да. За Тинчун хооны хувьд гэх юм бол ер нь одоо манай үзэгчдийн мэдж байгаа шүү дээ. Enis Matrix баг. За тэгээ Malaysia Shift бол одоо бүр яг лидер шүү дээ. Улс талбай руу дайрж тоглодог те. За харин Ertel Miners баг дээр бол үүргийн тоглогч хэл байгаа да. Дандаа шидэлтэн дээр суулж байгаа. За тэгээ Shift тэр нэг шидэлт нь ороод ихлээр үнээр аюултай шидэгчээ ялцчих. Янцогт Тинчун хоон за доор Chad Wenning цэдүсрэнгийн эсрэг бөмбөг авсан да. Chad Wenning залсан Янцог дахиад илүү самбартай ойр тоод бөмбөг дуудлаа. Wenning далсан довтлогоо амжилтгүй инх байсгалан хэд боломжийг үүсэхгүй далдаа гарчээ. За Chad Wenning бол худалдаа талбайд ойрхон бөмбөг авчлаа аюултай байгаа. За тунгалгийн санчирын тоглолтод сэлгэнээс ихний үеийн төгсгөлд орж ирж байна. За болрордын эсэлгийн санд руу суулгасан. За ингээд ер нь тамирчдын нөхцөлийг харахад ням цогт ураг холбон тоглогч болж тааруу да. Ням цогт. Я бомб хамгаалагчаас. За довтлогоонд 11 секунд үлдэж байна. Нэг байсгалан. За нүийн түнэр хамгаалтыг хийж байгаа. Нэгээс нэг тоглохон дээ. Нэг байсгалан бүгд нууж ороод задлсан Янцог тохиж ороод дахиад нэг илүү дамжуул Санчир шидэж амтсангүй. Оны 24 секунд дуслаа. За Санчирын хувьд бол Майнерстай нэгдснээс хойш бол тоглож байгаа минутууд их цөөн байгаа. Bradford. Явцад өөрөө бөмбөгийг авсан. Санчир. Нүян холын цай шидэлт гүйцэтгсэн шидэлтээ аалдсан өөрөө хоёр дахь боломжийг үүсгэж байгаа юм байна. За нүрэн шунд авсан их тааруу дамжуулт. Бөмбөг алдуулсан зөрөө Санчираас ус ямар яруу дамжуулт вэ? Санчир, Нүян за яг л хөл дээрээс шидэлтийг тоглож байгаа юм да. Ерөөсөө өсрөхгүй шидээд байгаа. Шидэлтэн ч гэсэн тунд ажгүй байгаа. Тооны зэрэг 4 болгож ойртуулсан. За ингээд үзэгчтэй хоёр багийн тоглолтын эхний үе өндөрлөж байна.
Шууд амжилтын Platinum Event итгэгч таны дижитал аяллаа итгэл түнш IT Zone та компьютер, принтер ухаалаг төхөөрөмжүүд IT Store-оос аваарай. За тоглолтын 2 дугаар үе 4 оноогоор Miners тоглолтыг тэргүүлж байгаа. Нямцогт хөнгөө алдчлаа. Нэг эсрэг хоёулаа гараад ирсэн Christian Bradford. Тоглоом дээр нямцогт алдаа гаргасан. Тоглолтын эхний оноогоо Bradford чөлөө шилдэж өмнө араас авах боломжтой боллоо. Тэгээ цэвэр холбогч байхгүй байгаа Miners-аас. За Волког яг одоо амарч авах үедэн талбай дээр тоглодог байсан Баттүрийн тоглолтыг би бол маш өмжөж байна. За уг нь бол бас Мөнхбаатар байгаа да. Холбоонд дуулагч байрал дээр. За Bradford ихний шилжилт амжилттай. За өнөөдөр тэгээ дуун байр байхгүй. Их 7 минутыг талбай дээр өнгөрүүлэх төлөвтэй байна да. Bradford. За Miners-аас Chadwin Тэний хоёулаа гараад ирсэн байна. Италиас бол 2 дахь ондоо очраагүй байна. Апогийн бас чамаа удаан уцаа мөрчлөө шүү. Нямцогт за бөмбөгийг өөр төрөө их л удаачлаа да. Нямцогт за давтахны 24 дуустал өөрөө явсан харамсалтай суулдаг өсөглөө алдах юм да. За эргээд Италиас Bradford Нүен сошиалтай бол их өдрүүтэй шидэд байгаа айнуудад утсан. Чөлөө шидэж байгаа юм шиг шиддэг тоглож байгаа юм да. Даруис. Ацэлтэн дээр хамгаалт хийж байгаа. Chadwin-ээс авсан Penny. Санчил дээр ирсэн. Нямцогт. За бодготой талбайд Веник дээр өрөөсө бөмбөг очидгуудаа инх байсгалан олон зай шидэлт нь ойж гол бутсан. Нүен самбас. За ингээд Цэлмэг Эрдэнэлээ. За нэг дохио Chadwin-ийг гаргасан Эрдэнэлийн олон зай шидэлт их хүчтэй гарлаа. Эрдэнэ инх байсгалангийн самбар. Нямцогт хөлбөр дуудаж байгаа юм байна. 3 өсөө хөлбөр. Bradford дээр хамгаалтыг хийж байгаа Санчир задлааны араас шидлэлээр гарч ирсэн тунгалгийн Санчир 3 оноо. Задууцсан хөлбөр нь бол яг л хэрэгжлээ заяа. Санчир ч гэсэн шидлэлээр найдалтай оноглаа. Тоглолтын оноо гарсан Bradford доор Нүен дамжуултыг өгсөн Эрдэнэлээ сул байндаа шидсэнгүү Цэлмэг. Бөмбөг бүр тойроод эргээд Bradford дээр ирсэн Christian Bradford. Нямцогт эсрэг татаа шидсэн дунд шидэлт амжилттай. Энэ шидэлт нь үнэхээр гарууд юм аа. Яг одоо тэр хоёр болон давжны нэг алхам оролцсон өтгшөө. Зайлшгүй. Penny Chadwin-ээс авсан инх хуйсгалан Ямаргтын эсрэг алдаа авах гэсэн орлого амжилтгүй болсон. Нүен уршаад автгойг ихлүүлсэн боловч Penny бүнэстраад инх хуйсгалан завчин дээрээс суусуулах хотын зай шидэлтэнд тулгуурлаа. За ингээд Металлын довтлогоо маргад хурдан довтлогоор шилжсэн маргад Санчрын өдөө сүргөд довтлсон 100 гарын довтлогоо амжилттай болсон. Тооны зэрэг ердөө нэг болсон. За энэ үед Эрдэнэт Miners-аас бидний тоглолтын эхний засварлага ирлээ. Шууд амжилтын гол дэвтгэгч Саксан бөмбөгийн спортыг дэмжигч Coca-Cola. Шууд амжилтын гол дэвтгэгч хамтдаа түрүүлж алхам Unitel. Шууд амжилтын гол дэвтгэгч шунан дурдам амтыг зөвхөн KFC-гээс. Амтд шарсан KFC дахиагаа онлайнаар захиалахыг хүсвэл www.kfcmongolia.com Шууд амжилтын гол дэвэнт итгэгч шунан дурлам амтыг зөвхөн KFC-гээс. KFC
За тооны руу ердөө нэг олж ойртох үед Майнерсын захиалсан завсарлага дууссан Болор Эрдэнэ талбайд гарч ирлээ. За яаж гэнэ холбогч хэрэгтэй байсан. Даруис стаут явсан Чадвины гимго явж үзсэн. Пэний хүл алдаад унчлаа. Мөчөдөр за баруун талсаад гой дамжуултыг гаргаж өгсөн сул шидсэн боловч шидэлт нь арай дутуу гарсан мөчөдөр бөмбөгийг багтаа үлдээлээ. За мөчөдөр энэ удаа аваа шуушилсан Пэдигийн гараг даваад хачиж замжтгүй Инктүр нотлооны самраас аваад 2 оноо олгосон. За Инктүрийн хажуугаар цол бомбөр ер нь өнгөрч харагдахгүй дээ. Бендаруис Аронзаа ставсан Чадвины холын зай шидэлтийг гүйцэтгсэн шидэлт амжилтгүй болсон шүглэлээ. За Майнерсаас уг нь бол талбай дээр хамгийн том давуу талыг үүсгэх боломжтой Чадвины. Тийм. Гэсэн боловч өөртөө түн өснээр байж чадахгүй юм байна. За Бат Эрдэнэ ингээд 3 алдаатай болчлоо. 2 дугаар үе талтаа ороогүй байхад Майнерс одоо хамгийн гол хамгаалагчтай нэг нь 3 алдаатай боллоо доо. Маргад Бат Эрдэнэ эсрэг явж байгаа заалцсан Сэлэнгийн хөл рүү дамжуулчлаа. За ихтэй өөрөө бүгнөлөө тэмцсэн Бат Эрдэнэ ямар тааж бөмбөгийг багтаа үлдээлээ. Болор Эрдэнэ. За анх төрийн эсрэг зүүндээ яваад орох гэж үзсэн. Санчран гарт бөмбөг ирлээ. За Чадвины зүүн дээр цлаа ирсэн. Пэни ихийгүү дамжуулдаг үлээгээд авч тогтооны скод дуусч байгаа шидэх хэрэгтэй. Нэг үл дээрээсээ хэцүү байдлаас явуулсан шидэлтэй алдлаа. Анх төрийн замбар. За Бат Эрдэнэ 3 алдаатай ч гэсэн их л одоо шахаж хамгаалж байна да. Алдаа болоо хүрчлээ. Сая тэгээд 3 алдаатай тоглож ингэж айхтар одоо шунж хамгаалах шаардлага байсангүй дээ. За ингээд мөрдөө за 14 минут 5 секунд явцсан. 4 алдаатай суулаа. Одоо Майнерсаа урж байгаа хамгийн гол хамгаалагч одоо Италиар бол нэг төрн шүү дээ. Тий. Тэгээд тасгалжуулагчдын багаас ч гэсэн их одоо зоригтой шийдрийг гаргаад талбай дээр үлдээсэн. Тэр нь ингээ 3 шийдвэр боллоо. Брэдфорд холын зай шидэлтэн цагирахтаа үрсэнгүй. Уг нь бол сул шидсэн. За Метал онооны илүүтэй болсон байгаа. Болор Эрдэнэ. За одоогоор 4 оног чанар авсан байгаа. Чадвиныг дахиад за Чадвиныг ихэл хол бөмбөг аваад байна да. За энэ удаа шахаад явсан давталгаа амжилтгүй Маргад энгүү өөрийн болгож чадсангүй. Гэтэ өөр дээр нэргээд ирчлээ. Маргад зүүндээ яваад орсон доо Инктүр. За буцаагаад Маргад санчрыг хурдаар илүүрхсэн. Хөлийн ажиллагаа гоё болсон. Гэтэ төгсгөлөө алдсан. Цэдэвсүрэн 2 дахь боломжоор явах үед алдаа салсан. За тэгээ хэдийн нуруу нам баг нь Метал байгаа ч гэсэн 2 дахь боломжийг илүү олон үүсгэж байгаа нь. Одоо нуруу нам Метал байгаа тийм. Илүү одоо бүгнөлөө тэмцэж байгаа илүү дайчин тоглож байгаа баг нь Метал байна да. За тэгээ одоо эрийг Майнерсаас оруулж ирж байна. За Чадвинингийг тэгээ их хол бөмбөг авахулаад наа. Талын хамгаалт бол. Тинчон хон. Одоо эрийн хамт орж ирсэн байна. Сэдвсрэнгийн ихний шидэлт амжилттай. Өөртөө шидэлттэй алдсан. Майнерсын давталгаа санчир. Инхүү салан. Брэдфордын эсрэг шахаад Болор Эрдэнэ дээр ирсэн. Болор Эрдэнэ дамжуулалт гаргаад өгсөн. Холын зай шидэлтэн амжилттай болсон. Энэ тоглолтод 2 дахь удаага шидэлттэй амжилттай болгож байна. Энэ тоглолт ямар аюултай шидэгч вэ гэдгийг Малайзийн шагийн өмсөлтөй бидний талбай дээр 2 ч удаа харсан. Өчигдөр Маргад за Пендарус үеийн авсан драмалтыг хийж байгаа. Залсан Цэдүсрэн зураас шиг дундаас шидэлтийг үүсгэх амжилттай. Тэр онооны шидэлт. За тийм Майнерсаас мэдл гаргасан нь бол
Зихоны хувьд бол Шиогта дуудагдаад. Улмаар Файнерсыг орхисон гэдэг албаасны мэдээллийг бол гаргасан. За уг нь бол одоо бараг 70 орчим өртөө тогтож ирсэн байж шүү дээ тий. Одоо 2 бодолтой тайлбар явуулсан давтхан гаацсан. За маргатын дамжуулт Брэдфорд цагаат өөр төрн бөмбөг ирсэндээ. Маргаад баруун даваад орсон. Маш овчин хөнгөн төгсөл байлаа. Хандарус эсрэг бол хордаараа илүүрхэн гэдгээ өөрөө ч гэсэн мэдээд байна. Тэр даваа талаа бол ашиглаад байна. За маргатын тоглолтын 6 дахь оноогоо авсан. Болор Эрдэнэ. За одоо 2-ын сланч найдвартай болсон доо сая. Болор Эрдэнэ доор одоо 2. За тоглоог нь тооцсон нэмэлтийн шилтгийг үүсгэн Кристиан Брэдфордын алдаа. За ховын ихний алдаа авч байгаа юм байна. Брэдфордоос. За хоёр доор 2 оноо сайн тоглоомын тоглолтын ихний амжилт орсон тоглоо байсан байна. Нэг чиглэл нь амжилтгүй. Таас маргаад за Пенийг эсрэг бол тоглолцоод байгаа шүү маргаад. За ануудаа Брэдфорд залгуулах юм байна. За Сэдэв сүрэн доошо маргад руу чиглэсэн дамжуулт таслагдсан. Болор Эрдэнэ. Инкойсахан. За дамжуулт таслагдсан. Нэг төр зайн зайд шидчихэд байгаа ануудаа хамгаалт бол их хурдан барайцлаа. Брэдфорд. Ямагч өдөр хөнгөлтэй зай үүссэн холын зашилтаа алдсан. Пенингийн самбар. За Майнерсаас Тим Чунхон Брэдфорд эсрэг задалсан Инкойсахан нэг дохоод дундаас өөрөх нь үндсэн шидэлттэй. Энэ шидэлтэй бол үнээр өндөр хөвтэй шидэлгээ. Инкойсахангийн хувийн 5 дахь оноо болж байгаа юм байна. За Сэдэв сүрэн их хүлээцтэй байсан Пенигээс хатаас алглаа. Тэгэд Эрдэнэт Майнерсгийн оноо авалтыг одоо харуул маш чигдтэй. Болор Эрдэнэ 4 Инкойсахан 5 Уильямс 5 Тинг 6 хийлцлээ. Одоо ерөөсө улирлын турш юм байгаа баг. Одоо инх уйсгалан бага оноо авалтаар тэргүүлж байгаа нь 18 орчим оноо л байлуу да. Одоо ерөөсө ингээд 5-аас 6 тамирчны улирлын дунд чинь 10-аас дээш байна одоо. За 5 тоглогч 10-аас дээш оноо дундчлна гэдэг бол тэр оргийн багийн одоо үзүүлэлттэй хас статистик биш шүү. За надад зөвхөн ихний шилдэг шүү дээ. За тийм Майнерс бол ялчгүй Василис Флакиас засгаж удагчийн одоо суулгасан нэг систем өв байгаа л да. Өнгөрсөн жил анаар дасгаж удагч гэсэн үнийг бол гэдэг нь явуулалтаар харуулсан шүү дээ. За Василис руу хоёр шилдэг хоёулыг нь алдсан. Болор Эрдэнэ. Пени. Инкойсахан бөмбөгийг аваад Тим яваад орсон тоглоом амжилттай. За хоёул тоглоом маргадын алдаа. Бас олон талтай л да ялцчихв. Өөр тоглооны төгсгөл өндөртэй тамирчин. За нэг бичлэгний талаас цацралт захиалагджээ. Засварлага хугацаа дуустал үзэгчтэй шууд дамжуулалтын Platinum ивент тэтгэгч спортын дэмжигчд хоёр түгэн албан ёсны дэлгэр Top Motors шууд дамжуулалтын Gold ивент тэтгэгч хамтаа дөрвөн жалхан United. За тийм нэмэлтийн шийдэлтэй алдаж байна. Таалын тоглоом нүэн талбайд ороод ирсэн байгаа. Мөнх өдөр Кристиан Брэдфорд слай хэрэггүй гинэ. Нэг эсрэг тоглохоор шийдсэн. Хурдаараа илүүрхээ гараад ирсэн шүү. Дамжуулалт маргаад хоёр хамгаалагчид догсон, задлсан. Мөнх өдөр аваад шууд шийдсэн олон шийдэлцээ. Холын шийдэлтийг мөнх өдөр ингэж өндөр өсөр шийддэггүй. Бас л суурин дээрээс шийддэг те. Сая бол яг л дундаас шийдэж байгаа юм шиг л өндөр өсөр шийдсэн гэж царгаан онсон бай. За Ширбэн смол дасгалжуулагчийн хувьд сая Брэдфордыг юм л удаа шууд дээшээ. Маргадыг гэдэг шиг боллоо сая. Уу яасан бэ гэж яах шиг бай. Болор Эрдэнэ. За 2 бөмбөгийг авсан Пени. Хандарус Уильямс шидэлтэй алдсан. Нүен самбраас авлаа. За
Christian Bradford Nguyen энэ тоглолтод 3 цаа шидэж ийн холын шидэлтийг амжилтгүй заагаар тэрийн амчудрал таглаа. Гараас нь очсон хаасаа. Тэгээ Nguyen хөрөөсөө зай байгаль юм бол явуулаа тий. Хөрөөсөө бодохгүй байна. Завагийн алдаа 3 болсон. Эрдэнэлээ албад орж байгаа юм байна. Металлас. Мөнхч өдрийг авсан. За Эрдэнэлийн хувьд бол хэдийнэ 5 оноогийн тоглолтод авчихсан байгаа. Japandarus Williams. Бэлбэдэн цэлмэг тэмдрэмэлт хийж байгаа. Өөрөөр хамтаа тим дамжуу додоо ирлөө чиглэсэн Bradford төрсөн шиг өвдөлтөй Miners бөмбөг байсаараа Болор Эрдэнэ 2 амлчин голоор гарч дамжуулсан инх баясгалангийн холын шидэлт амжилттай болсон тооны зөрүү 6 болж холдож байна. За инх баясгалан холын зайн шидэлтийг 5-аас 2 гэж гүйцэтгэж байгаа юм байна. Цэлмэг Эрдэнэлээ. За гаруунда яваад алхамт эхлүүлсэн алдаа гарчээ. За тийм байна. Одоо Реалчуу гарлуу зогсон байна. Эрдэнэлийн ихний шидэл. За ойгоод орсон. За одоо энэ лигт байгаа самны ахмад тоглогчдын нэг гэж явах байх шүү Эрдэнэлийн. Хоёр дахь шидэлт муу амжилттай. Ятин. Дамжуул. Юхайсаглан энэ цэгээс хийцэн байсан да энүүдээр амжилтгүй боллоо. За маргад самбаас бөмбөгийг аваад металлын довтлогоо ихэлсэндээ маргад оноо авалтан дээр бол одоогийн байдлаар нь хангалтгүй байна гэж хэлэхэд бол болно. Игцэн тогтолж байна доо. Christian Bradford. Эрдэнэлээ. За одоо өрийг их амархан тохиод аргалжлаа. Дундын шидэл амжилттай болсон. Үнэхээр туршлагатай байна. Нэг тохиолдолд өсрээд явчлаа та одоо. За үнцэг цаг давтгооны цаг 2 6 секундын зөрөө байгаа. Болор Эрдэнэ гарт бөмбөг байна. Тийм. За өөрөө шүү залнуудаас явуулсан тийний шидэлт амжилтгүй болсон. Инх баясгалан 2 дахь боломжийг гүйцэгсэн. За харамстай бөмбөгөөс алдчих байна. За ингээд 10.3 секунд бишрэлт металл багт довтлоход байна. За өөрөө бөмбөг. За 5 секунд Christian Bradford Эрдэнэлээ аваа шуу шидгээд үзэн Эрдэнэ далаа ихний хагсын төгсгөлийг үнэхээр гайхалтай хааж байна да. Тоглоом дээр үнэхээр төгс байлаа ихний хагсын төгсгөлд ийхүү 39-38 металл 1 оноогоор ихний хагсыг тэргүүлж дуусглаа.
За ингээ үзэгчтэй Эрдэнэт Miners улам бишрэлт Метал Богдын тоглолтын 2 дугаар хагас эхэлж байна. Эхний хагас ердөө 1 онооны зөрүүтэй Металын даваатай өндөрлсөн байгаа. За Эрдэнэт одоо үе дуусгасаа зэрэгцээд ийсэн баазар шотоо оноо дөрвөлийг авч чадсан. За ингээ тагсан ихний товчхон Металаас Кристен Брэдфордын гарт бөмбөг байгаа. Баруунда яваад орсон Чадвинийн тойруулаад дамжуулт цэлмэг дээр ирсэндээ цэлмэг баруунда ихийгүү байлаас товчхон амжилттай олж чадлаа. За энэ дөрөвт гоноо авсан. Болор Эрдэнэ. За эхний хагас толгон чимээг байсан шүү. Инх баясгалан. За инх баясгалан мөнч өдөр гисэн. Өчтөн тулаа 4 номерын байлт явуулж байгаа Пиларс Уильямс. Доор дамжуулт гэсэн Чадвинийн. За яг ингээс одоо царигтай ойрхон бөмбөг авах юм бол ямар нэг байдлаар аргатаа төгсгөжлөө. Брэдфорд за нэмцэх түн дээр хамгаалт хийж байгаа мөнч өдөр маргад дээр гарч байгаа гар дээрээс авсан да. Инх баясгалангийн эсрэг явах зэ олдсонгүй. Брэдфорд товхоны секундыг нэг анзаарлаа. За нямцогтээс Стамбул хэрэггүй гэж нэг эсрэг тоглох нэ. Брэдфорд дундаас эсрэг шидсэн шидэлтэн амжилтгүй 2 дахь боломжийг цэлмэг үүсгэсэн. За тэгээд дамжуулт Болор Эрдэнэний араас гарч байгаа юм байна. За цэлмэгчтэй ер нь нэг тоглолтод одоо авч байгаа онооноосоо илүү тусганы самбар аваад байгаа да. Маргад за дамжуулт Брэдфорд дээр ирсэн. Болор Эрдэнэ дүн дээр хамгаалт хийж байгаа бөмбөө барьцсан дагоод мөнч өдөр аваад тэргээ дундын зай шидэлтэн дээр ямар нэгэн алдаа байхгүй шидэлтэн угаад гарлаа. Майнерсын товтлогоо. За Чадвинийн цагаад Болор Эрдэнэ дээр ирсэн. Болор Эрдэнэ заслаа дуудсан зүүндээс аваад Пикдрол Чадвинийн дараас нь 4 оноо. За Болор Эрдэнэ гэсэн их гоё тоглолцоо. Маргад Болор Эрдэнэ эсрэг дамжуул Кристен Брэдфорд зэдвэс рүү суларсан дундын зай шидэлтэн амжилтгүй нямцогтын самбар. За Болор Эрдэнэ маш хурдан давтгаанд орсон. Тэсэн 3 секундын дотор битгий багт болоод ирлээ. Инх баясгалан. Энэ удаа зүүн рүү яваад гоё дамжуултыг өгсөн. Чадвинийн 3 дугаар үеийнхэнд дотоод идэвхтэй байна. Манай авалтан дээр ажиллаад эхэллээ шүү. Техник хаст бол Бутал багс хол аваадсан. За Брэдфорд өөрөө яваад орсон. Энэ удаа автаасталаа. Чадвинийн гаалтаа. За эхний хаст бол яг нэг юм дотгон дээр нь Чадвинийн хаалт хийжсэн. За Металын солилцоо Нүен орж ирээд цэцвэс рүнслэгний санд руу суулаа. За Кристен Брэдфорд нэг шидэлт амжилттай одоогоор ердөө 4 оноотой байгаа. Ууган баяр эзгүй байгаа энэ үед. Ууган баярыг одоо гол орлох хэрэгтэй байна. Одоогоор л их таараад байгаа үзүүлж байна. За гэхдээ мэдээж одоо тоглолтыг наагч гэсэн хэлжсэн. Брэдфордын тоглолтод 4-р үеэр илүү сайн байгаа юм. За Чадвинийн Нүений эсрэг шахаад явсан тоглолт амжилттай. За бие хөгжүүлэн төлөвлөн гоё боллоо. Түрүү 8 дахь оноо болсон цэлмэг. Брэдфорд за зүүндээ цаад багхан зан дээр шидэлт үүсгэсэн шидэлтээ авч байна. Пенни Самбрас. Болор Эрдэнэ. За түүний зэрэг улам олдох боломжтой тоглоод Чадвинийн за ингээд хол авчил харин эсрэгээрээ. Түүнээс бол тал болоод шүү. Болор Эрдэнэ дотор амжилтгүй. Брэдфорд уушаад автгуугаа эвлүүлсэндээ дамжуулт мөнч өдөр дээр ирсэн мөнч өдөр хоолын зай шидэлтэн угаагаад гарсан Чадвинийн Самбрас авлаа. За цэцмэг шойрох боломжтой бас явж байна да. Болор Эрдэнэ дамжуулт инх баясгалан. Тэгээд Болор Эрдэнэ нэг өгөөд авсан. Завцаага шалдаж өгсөн Чадвинийн төгсгөл. Найдвартай байна. Аяны үзэгчтэй бишрэлт Метал угаас хагас ихний завсралгыг захиалжээ. Шууд дамжуултын платинум ивент тэтгэгч
IT Zone таны дижитал аяллаа эдгэл түнш. Тоглолтын төвшнөө Hyper World-тай ахиул. Сэдавтчин зориулсан бүтлүүд IT Store Hyper World дээр бууж 70 хүртэл хувь хямдралаа. Худалдаалах тоо хязгаартай тул хүлээн хэрэггүй. Одоо л ав. Hyper World. Шоу дамжуулалтын гол дэвлэгч Саксан бөмбөгийн спортыг дэмжигч Coca-Cola. За Канад улсын мэрэгжилттэй Jermaine Small регатад өнгөрлөө. За Канадын Саксан бөмбөгчтэй сүүлийн жилүүдэд бол өстой эрчимдээ сайжирч байгаа да. За дотоодын лиг нь одоо ямар юм бэ? NBA-д бол одоо үнэхээр одоо шилдэг тоглож байна. Өнгөрсөн жилийн одоо MVP хүртэл надаас төрсөн дээ. Bradford Жануян гарт бөмбөгөө маргаад өөрийгөө ихгүй судлаад гүйсэн Bradford. Жануян эргэлцэхгүй дээ. Холын зай шидэлтэн байдгүй. За засварлаас гарч ирээд хэлсэн ихний тоглолт. Олж чадсангүй. Пинарос Уильямс. Нэмэлсүүлэн. Нүуний эсрэг дундаас усраа шидсэн. За энэ шидэлт бол боломжгүй шидэлтэй. Bradford. За бөмбөгөө барьчлаа эрдэнэлээ. Хажуулт маргад дээр ирсэн. За маргадын оноо авалт багтаа дутмаг байна да. Шидэлтэй алдсан эрдэнэлээ ойртох боломжийг үүсгэсэн гэтээ бөмбөгөөс алдчихлаа. Эрдэнэлээ шимэд үнэхээр итгэвтэй тоглолтыг үзүүлж байна. Алидийн 12 оног гэсэн байгаа. Болор эрдэнэ Чадвэний. Эргээд Болко. Өөрөөр шидсэн самбарцсан дотгоо амжилттай болсон. Хувийн 6 дахь оноо авлаа. Нэгтөр. За 10 зэрүүлсэн. Нэгтөр ставаад зардналаа зулж гисэн эрдэнэлээ. Гэхдээ төгсглээ алдсан үедээ Жинхтэр өөр 20 дахь боломжийг үүсгэсэн гэсэн бөмбөг аллаа. Санхвэ Солонгийн урд нь тоглоо. Эрдэнэлээ ямар тааш тоглооных нь ирчиг саруулчлаа. Санхвэ Солон. За Эрдэнэлээгийн эсрэг яваад орсон. Алдаа гарсан гэж үлээлээ. Италийн ихний алдаа. За хажуу шамаас бөмбөг орсноо. За тэр баруун гар яалчгүй тулаал яваадсан юм байна. За Майнерсаас 2 давхар солилцоо оруулж ирж байгаа. Инх уйсгалан Чадвэний суугаад. За тийм болон одоо иргэсэн тамирчдаг орууллаа. За тийний хувьд бол ямар тач Майнерс ирсэн цагаас хойш хамгийн сайн тоглолтоо өнөөдөр үзүүлж байгаа гэлгээд болно. Наагс бол 8 оноо авсан сэлгэнээс. За Болор эрдэнэ бөмбөгийн тоглолтод оролцуулсан Пиндарос Уильямс. Болор эрдэнэ. За баруун даацлаа авсан дамжуулалт тийм дээр ирсэндээ тийм удаар шидэлтэй алдаж байна. За бүүний төлөө тэмцэл. Тоглогчоос гарчаа. Гэхдээ нэмцэгтэн тэмцэл бас маш сайн байлаа. Хоёрч хамгаалагчийн голоос бөмбөгөөр дамжиж байна. Металлын солилцоо эрдэнэлийг аваад мөгч өдрөг оруулсан. За Итали тэгээд ганц маргач Брэдфордын оноо авалт туулаас хэрэгтэй байна. Инхтүр зүүн явж ороод баруун нараа төгсгсөн гоё тоглоо байна. Инхтүр сэлгэнээс тон дээр идэвхтэй байна. Зориг тоглоо байлаа. Өндөр хамгаалагчтай эсрэг. Цаанаага л энэ авсан байна. Эний. За шидэлтийг үүсгэсэн хамгаалалт сайн болсон. Одоо 2 боломжийг үүсгэсэн самбарцсан тоглоо амжилтгүй Нүен. Самбарлоо тэмцэгтээ Пени авч байгаа юм байна. Болор эрдэнэ. За баруун даацлаа авсан. Одоо 2 чалдаж өгсөн. Одоо 2 бөмбөлөж авахдаа баг зэрэг цаг алдсан. Хизүү байлаас давтахгаа авч байна. Нүен самбраас. Анхтөр Пиндарос Уильямс шалтгаан гаргасан. Цаана бишэлтний талаагаас 2 давхар солилцоо уушгих гэдэг. Бэлэн болсон баг харагдлаа.
За Пенигийн 2 дахь алдаа болсон. Маргад болон Нүен сэдгэрөө шилжсэн. Цэтгүүлаа буюу цэлгүй талбайд орж ирсэн. За тоглолтын сурчлагын засварлага захиаллаа. Сурталчилгааны завсралгүй хугацаа өндөрлөлөө үзэгчтэй хэлж манай дутуу байсан Михаил Монгодоо одоо ярилцах юм боломж үүссэн болов гэж бодож байна. Нэг төр доор угсан давж за Цэдвсэр өнөөдөр бодолтой л бөмбөг хүлээж авахд үнэхээр мараахан байх шүү. За дамжуултууд уг нь чиглээд байдаг. Харамсалтай. Хүлээж авч чаддгүй дээ. Болор Эрдэнэ од баярлуу чиглэл дамжуулт Инктүр тасалсан хурдан дотлоод ганцаараа гараад ирсэн Инктүрийн 2 оноо. За Цэдгэнээс багийнхаа тоглолтыг үнэхээр одоо сэргээж байна да. Инктүрийн хувьд бол за тэгээ багийн одоо туршлагатай тамирчдын нэг. Наадчгүй бас том тоглож чухал тоглолтод өөрөөсөө шалтгаалах зүйлсийг бол хангалттай гаргаж байна да. Бэни. За завшин дээр өгсөн дамжуулт ням цогт 2 хамгалагчийн голд орсон доо. Их ухаадаг дамжуулт Болор Эрдэнэ төгсгөл амжилттай. За маш гоё дамжуултыг ням цогт өгсөн. Эргээд Christian Bradford Сэлмик Брэдфорд өрөвгийг авсан да. Брэдфорд 2-ын голоор орж ирсэн бодолтой руу яваад маш хэцүү байдлаас Пендароус Уильямсаас алдаас авчээ. За өнөөдөр Брэдфорд хийж байгаа тоглоомч дандаа л нэг иймэрхүү контакттай матчтай орхон хүнд төсөл хөдөл байгаад байна да. Тэгээд өөрөө бас нуруу өндрөөш бие үжтэй биш. Бас төдийлө хурдан шүү дээ. Яалтчгүй л одоо уур чадвар туршлагаар л нэг алдаас алгаж штэ. За Бат Эрдэнэгийг оруулж ирсэн. 4 алдаатай байгаа тоглогч. Талбайд орж ирлээ. 2 дуурын дунд ихтэл 4 алдаатай болсон. За уг нь бол их сайн тоглолтыг эхлүүлсэн шүү дээ. 3-аас 2 жигдээ оруулаад. За Брэдфордын урьдчилсан шийдэлт найдвартай байна. За Маргад талбайд орж ирсэн Брэдфордыг авч байгаа юм байна. За Мартын тоглолтоос хэрэгтэй байна. Ялчгүй таалтай. Өдөө 6 оноотой байлаа. За Болор Эрдэнэ шахсан хамгаалтаас гараад ирсэн. Бэни. Явцаа Болор Эрдэнэ дээр бөмбөгсөн гол Бат Эрдэнэ Болор Эрдэнэ. Бөмбөгийг бол их л сайн хөдлөгсөндөө тийм хөдөлгөөн дээр зөрөө дундын зай шийдэлт амжилттай. За янзлын шийдэлт үнэхээр өндөр юм байна тийм. За сая тэгээд холын шийдэл гэж дундаас иж байгаа бас хаалаг үлдээ шүү. Яаж ч үтгэсэн дээр бол шийдэл явчлаа. За харин үтлээс Цэлмик. За Бат Эрдэнэ 4 алдаатай учраас шахаад явах нь уу гэсэн. Үнгөө барьчлаа амгчдор Маргад. За нэг зогсоо шидсэн холын зай шийдэлт нь ойж байгаад орсон. За яста хүчээр шийдэлтэй унаглаа да Маргад. 8 онооны зөрөө. Заавчлаар сүүлийн шийдлүүд бас 5 онооны зөрөө. Бэни. За 5 зэрэг бөмбөг алттай байлаа шүү. Гэтэ үнэхээр харагддаг зүйл шүү. За Бэнигийн 5 оноотой 3 алдаатай тоглолт өргөжлүүлж байгаа. Чад Бэни эргээд бод орж ирж байна. За мөн их байсгалан оруулж ирсэн. Пендароус Уильямс од 2-2 сусаа. За үеийн төгсгөлийг бас Метал их сайн хийгээд байгаа. Үеийн эсвэр эхлэлийг бол Майнер цагаан тунд ажгүй тавиад байгаа. За үеийн ихэн дараа болж одоодсан онооны зэрэг одоо бол тэгээд 5 болоод ирсэн. Үеийн төгсгөлөө Металаас сайн хийж энэ Инктүр доор гой дамжуулт байсан. Цэлмэг 2 оноогоо авсан. За Инктүр ч гэсэн үнэхээр байшлах бүхнийг л хийж энэ да. Юрдөө 3 онооны зөрөө. Майнерсаас давчгаагаа юм. За Чадвиний талбайд ороод ирчихсэн 2 дугаар хасаг бол үнэхээр сайн эхлүүлсэн дамирчин да Бат Эрдэнэ гар дээр эстийн. За Маргадын эсрэг За доошо их тааруухан дамжуулт бөмбөгийн үтэж талбайд үлдсэн гэсэн Болор Эрдэнэ хэлж авч ирсэнгүй. За тийм ер нь нэг багцаалтаа чиглүүлээд явуулчлаа сая. Хитрхэн өнгөрөө дамжуулт авчлаа. За тэгээд Вэдинг үтээс яг дамжуулт оноцтой өгөхөөс илүү бөмбөгийг авч үлдэх нь яг нэг зүгээр зорилго байсан мөнгөчөдөр
Хотын шийдэлт амжилтгүй болсон Болор Эрдэнэ самраас авлаа. 3 дугаар үеийн сүүлчийн минут. За зүүндэд авсан Болор Эрдэнэ ямар гоё дамжуулалт вэ? Chad Winning. Ээлж 2 оноо авсан. За Болор Эрдэнэ Winning-ийг маш гоё тоглож шүү ерөөсөн. Нэг өгч аваад буцаж бикнер бол тэ маш олон хөлбөр дээрээсээ суллаад байна. За маргатай хөргсөн тоглоом амжилтгүй Winning самраас аваад хурдан тоглоонд Болор Эрдэнэ гарсан Инктрийн алдаа. За Металлын 2 дахь алдаа, инх түрүү ихний алдаа. Тэгээд дурсгалтай дамжиж юм тактикийн алдаа гаргачлаа. За. Батлагын зогсоогоо тэрөө алдсан хүмүүсээ хүний дутуутай байсан шүү дээ Металл. За Нуен Талбайдаар орж ирсэн Цэтүсрэн сэтгэн сандруу суулгалаа. За Монгол улсын шиг шоугийн ахласжуулагч болон туслах дасгалжуулагчдын баг бүрэлдэхүүн харагдаад өнгөрлөө. За Сэлэс дасгалжуулагчид мэдээж манерс агалахаар ажиллаж байсан бол тамжид дасгалжуулагчид бол Металлын тусгаар олон жил ажилласан. Тус бүрийн бас X багуудаа эцэс сууж байна. За Болор Эрдэнэ 2 оноо. Эргээд 7 онооны зөрүү үүслээ. Нэг төр. Хамтаа Болор Эрдэнэ лагцсан. Майнерсын 4 дахь алдаа. За тэшшогийн бол өнгөрсөн жилээс эхлээд яг туслах дасгалжуулагчдын баг бүрэлдэхүүн их залуудсан шүү. Тамжид дад зоёр за өнгөрсөн жил бол гайхуулдаг дасгалжуулагч бас байсан. За үеийн сүүлчийн тоглоом дээр Christian Bradford-ыг оруулж ирсэн бол за Майнерсаас Мукатрыг оруулж ирж байгаа юм байна. За энэ тоглолт жаах удаа гарч ирчихээ. За зөв хамгаалч гал юм бол зөрөөд хурдан давтал хийж өгч байгаа шүү дээ. Мукатрыг бол маш уртаа бөмбөг эзэмшилтэй дамжиж байна. За Bradford бөмбөг авсан да. Тим өдөр хамгаалт хийж байгаа юм байна. Bradford Нуен аваа шуушидсан холын зан шидэл дамжилттай болсон. За тоглолтолж амсангүй. За юутэй ч үеийн төгсгөлийг ахин нэг удаа сайн хаалаа. Ингээд үзэгчтэй 4 онооны зөрүүтэй тоглолт Майнерсын тэргүүлтээр явагдаж байна. 2 минут завсарлаад шийдвэрлэх төрөөр ирээд байна. Шууд амжилтын Platinum event төрж спортыг дэмжих Toyota-гийн албан ёсны дилер Top Motors. За шийдвэрлэх 4 дугаар үеийн их сайн 4 оноо Майнерсын талд байгаа. Мухатар сударсан холын зай шийдэлт амжилтгүй. За энэ тоглолтод бол их 100 минут тоглосон гэж хий тоглоом зайлаа. Өөрөөр талбайд орж ирэх 20 секунд болов уу тоглолтын зарилтай. Bradford за маргад дээр бөмбөгийг өгсөндөө маргад инх уйсгалангийн эсрэг нэг тоглох зай бол байна. Маргад зүүндээ яваад орсон үлдэр 2 дахь Bradford нийт огж харгалсан Christian Bradford харамсалтай шилдэг хадсаж 20 боломж өсчээ. За дахиад 14 өсөө тогтооны секунд Christian Bradford Нуенээс тааваад эргээд Нуен холын шилэлт байдгүй дээ 2 дараасан шилэлт талаас амжилтгүй боллоо. За Мухатар самбраас үгийг аваад нэмц огт тоглолтоо эхлүүлэх юм байна. Bradford өндөр хамгаалтыг хийж байгаа. Тим за Chad Winning-ийг өгсөн дамжуул. Chad Winning өөрөө явчих боломжтой доо. 3 хамгаалагчийн голоос тоглоом дээр хамгаалт сайн болцсон. Бөмбөг давтагчаас гарсан. За туссан хамгаалт яг цагтаа ирлээсэ. Тэглээ. За маргадын сан байсан байна. Санчирч гэсэн энэ төр сайн тэмцэжээ. Багаараа сайн болсон байна да. За одоо энэ хамгаалтаа эргээд оноо болох хэрэгтэй мэдээж. За Bradford 4-р үеэр өндөр оноо авдаг тамирчинда энэ удаагийн тоглолтод яах юм бол Цагаанбаатарын Санчир 3 онооны шийдэлтэн зэгрээд болсон. Энэ тоглолтын хэсэг ихний олон шийдэлтэд оролцох нь шийдэл болж байна. Ням цогт за Салтмуудаас бөмбөг алдах төөрхөн байл шүү. Зохиол Мухатруугаар ням цогт бөмбөг залж орж ирж байна. За энэ Нуений эсрэг яг л нэг эсрэг нэг байна да. Шахаад оёвсон, даалсан тоглоом амжилттай. За хэдийн нурууны давуу Нуенд байгаа ч гэсэн бие хүчээр Chad Winning илүү байна. 3 оноо эсрэг Bradford. За
За энэ удаа Цлааны эсрэг үлдсэн Нүений шидэлтэн дээр үлдээсэндээ. За энэ удаа нэг шидэлцэнгүү тогтлоо. Маргад бодолтой байг онгойлгосон давталгай байдгүй. За Мөнхбаатар урдан дотлороо ороод ирсэн. Чадвэний за нэг тоглогч бол урд унаад үлдсэн байгаа да. За Маргад ороод ирж хамгаалтанда. Чадвэний. Энэ удаа Брэдфордын хамгаалт ойрхон байна. Нямцогт Тонискун доошилж байгаа нь Нямцогтын холын зайн шидэл дамждаг болсон. Цэлмгийн самбар. Цэлмэг бол самбарыг үнээр сайн хийсэн шүү. Брэдфорд за дасгалжуулагч хөлбөр хэлсэн. Дасгалжуулагчийн даалгаврыг л одоо бид борлоо одоо талаас. Нүен Цэлмэг авцгаа Брэдфорд дээр үлдсэн даа. Цэцаны араас маргалын шидэлтэн дээр үлдээх гэж үзсэн болсонгүй. Маргад завчин дээрээс холын зай шидэлтэй авсан өмнөдөө тэмцэл Цэлмэг гэж чадсангүй. За нэг эсрэг хоёулаа гараад ирсэн. Чадвэний дээр Брэдфорд алдаа гарсан. Түүн шмаас бүгд тоглолтод оролцсон. За тийм байна. Хажуу шумнаас заалаа. За сая Металаас одоо ингээд Warriors-ийн хамгийн их явдаг хөлбөр. Лифтний хаалга сайн тэр хөлбөрийг явсан. Маргад бол яг сайн суулж чадсан гоо. За солилцоо инх төрөл байд орж ирсэн. Шадвэний Болор Мөнхбаатарын орд орж ирсэн юм байна. Нямцогт энэ удаа аваад итгэлтэй шидсэн холын цай шидэлтэн амжилттай. За 6 онооны зөрүү Метал төрөөсөө боломж өгнүүдээ тэгээ Miners ч гэсэн өөртөө батлан дээр хөтөл яахгүй те. Аль болох найдвартай зүйлсийг хийгээд байгаа. Санчер харин дөрөс орлого амжилттай болсон. Нямцогтын самбар. За тооны зэрэг бүр олдуулах боломжтой болж байна. Болор Эрдэнэ. За энэ дээр Санчер бүггийн таслахнаа өгсөн эргээд Болор Эрдэнэ дээр өөр дээр нэрсэн Тины дамжуул Чадвэний Нүений эсрэг энэ удаа солгоод одлсон амжилтгүй бөмбөг өөрөөс нь гарчээ Чадвэнийгээс. За Металаас 2 давхар солилцоо оруулж ирсэн. Нүенийг авсан. Сэдв сүрэг оруулж ирсэн. Мөн Санчрыг аваад мөнх өдрийг орууллаа. Нүенээс гарсан байж магадгүй талж шүү яг энэ зурлалаас. За дасгалжуулагчд бол ямар хэмжээнд захиалаагүй. Брэдфорд Тамаранда хонжроо дамжуултыг инх төрөөр өгсөн. Инх төр ондын зай шидэлтийг үүсгэсэн шидэлт амжилттай. За энэ тоглолтод Ууган Баяр эзэг байгаа. Ууган Баярын авах ёстой тэр оноонуудыг инх төрөл одоо авч ин да. Чадвэний гоё дамжуулт байсан. Инх баяр суулсан цагирган дээрээс тоглосон. Ямар гоё хослол вэ? За зурвал Металаас маш уртад авахгүй ихлүүлсэн инх төр. Дахиад төлгөөн дээр зуроо баруун яваад орсон алдаас алдсан. Бөмбөд хүрхэл юм бол эрэг үлдэн очиж байна да. Чи өнөөдөр инх төрийн хэдүүл тоглолтог хараандаа хийсэн байна да. Түрүүний самбарын 2 тоглогчийн хослол. Гойч гүйсэн байна, гойч дамжуулсан байна да. За Болор Эрдэнэ хувийн алдаа 3 болсон. Инх төр өнөөдөр чөлөө шидэлтэй 100% та, дундын зай тогтолгоо 100% та. За харин холын цай шидэлтийг 2 гүйцэтгэх хөлний надцсан. Нийт 10 оноотой. 3 самбар, 1 ашигтай дамжуулалт, 1 таслалт. Өгтөө 2 бөмбөг байлттай. Сэлгэнээс тоглож байгаа тоглогчид бол хангалттай л үзүүлдэг. Харж ин да эхний шидэлтэн амжилттай. За Металч одоо инхтрээс өөр 10-аас дээш наавс болж Эрдэнэ талаа байгаа юм шүү дээ. Сэлгэнээс тоглосон 2 тоглогч нь 10-аас дээш наавс байгаа юм байна. Шидэлтэн амжилттай. За тэгэхээр Металын яг энэ тоглолт нь араанаас эхлүүлсэн арааны тоглогчид нь их л тааруу байна гэсэн үгтэй товцоон дээр бол. Гэхдээ яг эдээ тийм ч гэсэн оноо 4 байна гэдэг бол цэлтаараа сайн мэдээ. Амун зураг их хөөрхөн байгаа шүү дээ. За Болор Эрдэнэ нэг төр түндэр хамгаалтыг хийж байгаа. За багийнхаа тавьжтыг их тухтай үрж гол тоглогоо зөвхөн байгууллагатай. Нямцогт за гар дээрээ синхой салсан татгуулсан. Давтгааны скот уунж байгаа Болор Эрдэнэ өөрөө аргалахаас өөр сонголтууд болцсон доо. Маруундаа сайд степ Болор Эрдэнэ шид амжилттай болсон. За мөнх өдөр бөмбөгийг аваад Италийн давтгаа хийсэн. Брэдфорд зайлшгүй тусгад ойрхон байсан. За зэдүүлсэн нэгэ Брэдфорд аваа шуу шидсэн олон цай шидэлт амжилтгүй болсон. За самбраас Болор Эрдэнэ авсан. Хурдан тоглоход Нямцогт гараад ирсэн байгаа. Төрөн авлаа. За инх төр Металын цэцлэгнээс сайн байгаа бол нөгөө талаас Нямцогт
7 хоног стресс авч чад байна. Супер онцгой байна. Талбай өнцөг болон бүр гүйтгэх шиг шүү дээ. Самбар өрчүүд. Чадж байгаа цэцүүсрэн баруунда яваад орсон гадагтад овцгоо амжилтгүй. Санийхаар тийм сайн тоглооны сонголт бол байсангүй. За winning defensive хоёр эсрэг тайрч ямар ч таймерчд бол маш хэцүү зүйлтэй. За тэгээ шууд авчих шиг байна да. Нүуийн энэ цаанаа шууд бэлэн болсон байна. Инх хоёрсоглон гоё дамжуул чад winning. За энэ хоёр тоглогчийн хослол энэ үе дээр үнэхээр гайхалтай байна да. За 8 онооны зүрх болоод холдчихлоо. Металаас Нэгтэр Preston Bradford тоглолт нь болохгүй байгаа довтлогон дээр өсөлт үнэхээр тааруу байна. Цэцүүсрэн залуун дээр таарсан Bradford стат өөрчлөн цэцүүсрэн чадаж өгсөн. Завчин дээрээс Нэгтэр холын зай шидэлт нь амжилттай. За лидерүүдийн тоглолт болохгүй байгаа ч гэсэн Нэгтэр сэлгэнээс баяхаа оноолтыг үнэхээр явуулж байна да. 15 оног авлаа. Одоогийн байдлаар багийн онооны лидер Chadwin. За 3 чамлагчийг өөр дөрөв татцсан дагаад өгсөн инх хоёсгалан мөнх өдрөө эсрэг бөмбөө доор нуугаад орох гэсэн Нэгтэр бөмбөд өрсөж салгаж чадсангүй. Болор өрдөн хэцүү байдлаас хөөргсөн довтлогоо амжилтгүй хамгаалтын самбар авч чадсангүй. Инх хоёсгалан бие өгсөн довтлогоо мөн байдгүй. За самбраас мөнх өдөр гатгсан бөмбөг эргээд өөр дээр нэрж байна. За Металаас сэтгцэх болох боломжтой болсон. Bradford за урд Майнерсын 3 тоглож үлдсэн байгаа. Нэгтэр Санчер за шидсэнгүй нэг тохиод. Christian Bradford гоё дамжуулт байсан. Цэдвэрсрэн Венингийн эсрэг за амаргүй байна. Задлсан Саматрын Санчер дээр нь ямцаг тартаа авчээ. За болж исэн хамгаалт шүү. За айлс багаас 2 давхар солилцоо орж ирэхэд бэлэн болсон байгаа харагдаж байна. За Металаас Нүен болон Маргад орж ирж байна. За энэ эсрэгээр Эрдэт Майнерс багаас От 2 Пиндарос Уильямс гэсэн тоглогчдод орлоо. За става болж исэн хамгаалтын төсөл алдаа болоо. За 14 секундээс дахиад болчихсон. Тэгээд үе ихснээс хойш Майнерс ердөө 2 алдаа. Метал 1 алдаатай байгаа юм байна. За айлс баг алдаага их сайн хэмжээний цэвэр тоглолт дээр явж байна. Өдөр Christian Bradford станаас гарч ирээд хамгаалалтын ордон байсан Нүин эргээд Bradford ям цогтын эсрэг хурдаараа илүүрсэн довтлогын амжилттай. За 3 зүрхтэй болсон юм үед Эрдэт Майнерс багаас зэрлэгц гарч явж байна. Land Cruiser хаан зүтгэн тэмд хүргэн. Спортыг дэмжигч Toyota-гийн аль биесийн дилер Top Motors. Шууд дамжуулалтын платинум ивент тэтгэгч аз жаргалын амт Icemark. Хүүхэтийн шинэ төрөл хөдөлгөөнд гарлаа. Тансаганд премиум брэнд. Засварлын хугацаа дуслаа үзэгчтэй тооны эсрэг ердөө 3 болж ойртсон байгаа. Сүүлийн 3 минут тоглолт Clash үерөөгөө орж ин доо. Пиндарос Уильямс за их л удаан амраад орж ирсэндээ Пеннигийн довтлогоон дээр Маргадын хаалт амжилттай. За гэхдээ довтлогоо дуусах болоогүй байна. Эрдэт Майнерс 10 секундын хугацаа үлдсэн. Хоёр багийг бол нэг л бөмбөний байрал заагаж байгаа. Болор өрдөнд одоо 2 за буцаад гар дээрээс өрөө авсан. Довтлооноос дуусч байгаа. Болор өрдөнд ямар том зай үлдээсэн бэ? Гэхдээ болор өрдөнд ашиглаж чадсангүй. За Маргадын самбар байсан. За нэг хоёрсоглон Майнерсаас бод орж ихэд бэлэн болсон байгаа харагдаж байна. За Bradford болон Маргад гэсэн лидерүүд дээр одоо энэ тоглолтод хамгийн боломжтой төлөвлөлт байгаа 3 дамжуулалт хамттай талаас байна. За Bradford хурдаас л өргөсөн довтлогоогоор алдсан. За өнөөдөр довтлооны гүйцэтгэл ихээр тар байна.
За Пиндарус Уильямс хангалттай амраад ороод ирсэн. За тэгээд Монголын лигийг маш сайн мэдэн туршилттай дамжирчин. За ялангуяа Металлын эсрэг олонтой болсон энэ дамжирчиндаа болордон залтнуудаас явуулсан шийдэлт дамжуулалтгүй болсон бөмбөг хол байгаад Бэни дээр ирчлээ. Тэгэхээр Болор Эрдэнэ энэ удаа одоогийн станы араас Болор Эрдэнэ хотын шийдэлд 3 дахь шийдэлд амжилттай болгож байгаа юм байна. Металлын хамгаалалт Болор Эрдэнэ 3 шийдвэрлэх Тэвлээ. сул орон зэвүүс одоо хөгжлөө тийм. Үнээр 5 хамгаалалт байна гэж хэлэхээр байна да. Маргад яваад орсон хөөргсөн товтлогоо энэ удаа бол загиргаан болгүй. За Christian Bradford Маргад гэсэн хоёр тоглогч нийлээд 18 оноо л авсан юм байна. 9 оноор тусгал авсан байгаа. Эргээд Miners за энэ давталгааг оруулах юм бол байжлах маш том давуу талыг авах гээд байна. Болор Эрдэнэ нэг төрлийн эсрэг Болор Эрдэнэ яваад орсон доор дамжуулт Од Баяр хоёр хамгаалагч эсрэг байгаа. Од Баярын 100 гарын давталгаа амжилттай болсон. За ингээд үзэгчдээ онооны зураг холдсон 8 боллоо. Тоглолтын үндсэн цаг дуусах 24 секундын үед Металлаас засварлаж захиалжээ. Jermaine Small тасгалжуулагчийн захиалсан завсарлын хугацаа дууслаа. Минут 24 секунд 8 оног барих таах болох талт байна. За их төр бөмбөгтэй байгаа. Ямар үйлдвэр явах вэ? Bradford дээр гарч ирэх бөмбөгийг авсан да. Дундын зай шидэлт гүйцэтгсэн шидэлтэн цагаар дундлаа. За минут 14 гэдэг бол хангалттай хугацаа. Их төрийн дээр алдаа авсан. Багийн үед талаа. За айлал багийн алдаа бол их доор байна. За шууд амжилттай платинум ивент гэж таны дижитал аялын ихтгэл түвш IT Zone та компьютер принтер ухаалаг төхөөрөмжүүд IT store-оос аваарай. За мөн голд ивент гэгч шунгарлан мантыг зөвхөн KFC-гээс. За Металлаас бол бүтэнчлээд нь шахаад хамгаалж байгаа юм байна. Болор Эрдэнэ ямартааш бөмбөг атгуулсан. Болор Эрдэнэ сүүлийн 5 оноонд шууд байлаар оролцсон. 3-ыг нь аваад 1 оновчтой дамжуулт өгсөн. За Болор Эрдэнэ за довтлож бол мэдээж төдийлөн яахгүй болов гэсэн жижигхэн симхийгээр одоо өртөгсөн дамжуулт довтлогоогоо хаадсан. Тийм бөмбөгийн бутлалт багаас гарлаа. За тодорхой секунд дахиад 14-өөс ихэлсэн Од Баяр довтлогоо амжилттай болсон. Нэмэлт нэг шидэлтийг үүсгэнэ. Довтлогооны ялдаа. За тийм байна. Од Баяр довтлогооны ялдаа бүжигшгүй болоосоо. За тийм байна. Одоо эндээс илүү тодорхой харагдана. За зүүнгээр салсан гэж үзэж байгаа юм байна. За металл боломж үүссэн. Тэд энэ довтлогоогоо хийчих юм бол цаана дахиад завсарлага байгаа. Энэ удаа завсарлага ирэх байгаа. За энэ довтлогоо энэ тоглолтыг шийдэж болохыг их чухал довтлогоо болж байна доо. За 6 оноо 2 довтлооны зэрэг байгаа учраас аль болох хурдан довтлох хэрэгтэй. Bradford бөмбөг барьчлаа Нуян. За хилэгэн гарч ирэл бөмбөг авах хэрэгтэй дээ. Сэлмэг 45 руу гаргаад өгсөн бөмбөгийн шилжилт гоё болсон. Маргад суул шийдсэн боловч өнөөдөр үнэхээр болдгоо. За хурдан довтлогоо их хайсгалан шууд довтлоо дуусгая гэж байгаа юм байна. Нүэний хамгаалалт амжилттай болоод их хайсгалангаас өөрөөс нь бөмбөг гарсан Металл дахин нэг боломж үүслээ. За ахлагсгалжуулагч магадгүй челленж захиалгыг үгүйсэхгүй. Инх хайсгалын энэ дэр ямар яарсан шийдвэр вэ те? За тийм хайсгалаа өөрөө шууд солилцоо захиалж байгаа харагдлаа сая. За бичлэг нэгтэлж үзвэл ялах боломжтой. Тий. Челленж байгаа харагдаж байна. За тэгээд тасгалжуулагч челленжээ захиалсан. За ингээд үзэгчдээ бүгдээ шүүжтийн шийдвэрийг хүлэе. Шууд амжилтын платинум ивент гэгч Ice Mark премиум брэндийн шинэ төрөл болох Cookie Tea-ээрээ зарим нөхөдлөд гаргасан байгаа.
За шүүгчид бичлэг нэгтэлж үзээд бөмбөгийг майнерс руу заалаа. Чөлн амжилттай. За энэ бол тоглолтыг эргүүлж болохоор челленж байлаа шүү дээ. Сажуулагчид челленжерээс захиалаагүй байсан. Тэр нь ингээд тоглолтын төгсгөлд үргэлжлүүлээ бол өгж байна. За Пени бүүн нүрний шугамаас тоглолтод оролцуулна. За 1 секунд. Нэг таслах гэж үзээл тэгээ алдааны тоглолт болох баг та. За алдаа гарахгүй бол тэгээ металд бол сул тал болж шүү дээ. Пени за доош өгсөн дамжуулалт одоорын давталгаа амжилттай болсон. Ингээд 8 оноо 3 бөмбөгийн зүрх. Энэ үед бишрэл металлогоос өөрчлөлт мэдлийн сүүлчийн засварлага захиаллаа үзэгчтэй. За бишрэл металл багийн ахлагч Ууган Баярыг бид хүнд харуулад өнгөрлөө. За тэгээд түүнийг гизгүй байх хугацаанд одоо орлох хэвээр яг одоо харагдж байгаа Маргад, Christian Bradford гэсэн тоглогчид бол энэ тоглолтод их хангалтгүй байлаа. За Цэлмэг хажуу шугамнаас нэг тоглолтод оролцуулна. Тэгвэл Дарус Уильямс үрж байна. За 8 онооны зүрх 3 бөмбөгийн байрлал. Тэгээ 16 секунд гэдэг бол бараг л одоо боломжгүй мэт стадио дээр ирчлээ дээ. Брэдфорд. За тэгээ бүр бөмбөг алдахнууд бөмбөг дундаа олсон байх хэвээр. За металл үлдэнэ. За тэгээ цаг явчлаа. 4 секундын хугацаа өнгөрчлөө. За одоо металл тэгээд нэг ч гэсэн секунд үнэтэй байгаа. За Цэлмэг нэг тоглолтод оролцуулна. Нүян гарч ирээд авсан Цэлмэг нэмцэгтэй эсрэг дамжуулалт мөнгө өдрөөр ирсэн дундын зайшилт нь дутуу гарсан. За ингээд өнөөдрийн тоглолтын яалагч ерөнхийдөө тодорхой болж байна. За Эрдэнэт Майнерсын хувьд бол ахлах тасгалжуулагч Баяр Цогт замун Баттүрийн эзгүүд бүрэн дүрслэлтгчийн эсрэг бол чухал хожлоо авч чадлаа. Дайсан хугацааны дараа манай талбайн сэтгүүлч Оргил энэ тоглолтын шилдэгтээ та бүхэн уулзуулсан түүний дараа өнөөдрийн сүүлчийн тоглолт болох Винкс за алтууд гэсэн багуудын тоглолтоор хэрэглээд үлдснэ.
아